Үргэлжлээд энэ талаар ярилцахаар Energy Resources компани гүйцэтгэх захирал Батцэнглийг студид ороод танд өнөөдрийн мэндийг хүргэе хөтөлбөр тавтай морилно. Тэгэхээр яг энэ зээлжих зэрэглэлийг бууруулсан тухай мэдээлэл хамгийн сүүлд гараад байгаа. Гадаад л дотоод зах зээлийн реакшн яг та бүхний мэдгэлийн дараагаар та бүгдийн төсөөлж байсантай харьцуулахад ямар вэ? Ерөнхийдөө бол 1 сарын сүүлээр бол компани зүгээс бол мэдээлэл гаргасан. Энэ дээр бол JP Morgan болон SC Lowy-г зөвлөхөөр ажиллуулж компани зээлийн бүтцийг одоо шинжлэхээр бол ажиллаж эхэлж байгааг бол мэдгдсэн. Үүнээс хойш бол ерөнхийдөө төлөвлөсөн ажлын хуваарийнхаа дагуу бол гүйцэтгэлээ бол хийгээ явж байгаа, хэлэлцээрүүдээ хийгээ явж байгаа, бонд болон банкудтай бол байнга уулзаж ярилцж байгаа. Тодорхой нөхцлүүдийг бол мэдээж ишөө тохиролцоогүй байгаа. Гэхдээ хоёр талаасаа бол яаж байсан бол тохиролцоонд хүрнэ гэдэг дээр бол ойлголцсон. Энэ тал дээр бол ажиллаж явж байгаа. Тийм учраас бол 1 сарын 22-ны мэдээлэл бол ямар нэгэн байдлаар бол компани хувьцаа эсвэл бондын үнд бол нэг тийм том нөлөөлөл үзүүлэггүйг бас та нар бол өөрсдөө анзаарсан баг. Гадны шинжээчдийн ч гэсэн өгж байгаа дүгнэлтийг ерөнхийдөө харах юм бол энэ алхмыг бол бас нааштай талаас нь харж байгаа. Ингэснээр бол компани өөрийн гол зээлийн одоо багцууд дээр бол өөрчлөлтийг оруулснаар бол цаашдаа өөрийн үйл ажиллагаагаа тогтдоо явуулах боломж бүрдэнэ гэж бас дүгнсэн. Тиймэрхүү мэдээлэлүүд бол гарч байгаа. Тийм учраас бол гадны шинжээчид санхүүгийн зах зээл дээр бол энийг бол зөв алхам гэж харж байгаа. Энэ төлөвлөгөөгөө ч гэсэн компани менежмент бол хэрэгжүүлэхийн төлөө цаашаа үргэлжлүүлээд ажиллаж явж байна. Дотоод зах зээлийн реакшн юу юм бэ? За дотоод зах зээлийн реакшн бол миний харж байгаагаар бол илүү тийм улс төрийн өнгөтөл байх шиг байна. Тийм учраас бол компани зүгээс бол ажил дээрээ төвлөрөөд хэрэгжүүлэх ёстой төлөвлөгөөгөө хийгээд явна. Цаашдаа урт хугацаанд компани тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд бид нар бол зээлийн бүтэц капитал структуртаа бол өөрчлөлт оруулах шаардлагатайг бол хүн болгоо ойлгож байгаа. Үүнийг л хэрэгжүүлээд явна. Ер нь бол дотоод зах зээл дээр ингээ асуудлыг ус төржүүлэх нь яг гадаадын хөрөнгө оруулагч гадаад зах зээл дээр Монголыг ямар байдлаар харуулдаг бол та юу гэж бодож байна? За яг хөө мэдээч Монгол өөрөө зөв мэдээлэл авч гин үү, санаатай юу, санаагүй юу, буруу ойлголт өгж гин үү гэдэг бол тусдаа асуудал байна. Гадны хөрөнгө оруулагчтай бол компани менежмент болон компанитай бол олон жил хамтарч ажилласан хөрөнгө оруулагч нар байгаа. Тэдний зүгээс бол компани байнга нээлттэй ил тод мэдээлэлээ солилцдог гэдгийг бол сайн мэдж байгаа учраас бол энэ тал дээр бол нааштай хандаад гэрээ ил зэрэгч гэсэн бас амжилтанд хүргэнэ гэдэгт бол би итгэлтэй. Тэгэхээр яг нэг дараагийн төлбөр бол яг 600 сая долларын бондын хүүгийн төлбөр 3 сарын 29-нд хийгдэхээр байгаа. Ер нь энээс гадна дараагийнхаа төлбөрийг хэрхэн багдуулахаар ярьж байгаа бол тийм ерөнхийдөө бол компани гаргасан мэдээллүүдээр маш тодорхой бол заасан байгаа. Зээлийн бүтцэд бол өөрчлөлт оруулж одоо рестракшн хийх ажил бол эхлүүлсэн явж байгаа. Тэгэхээр үүнтэйгээ уялдуулаад бусад дараагийн зээлийн хуваарийг шинээр тохирох гэх мэтийн зүйлүүд бол яригдж байгаа учраас бол өмнөх одоо гэрээний нөхцөлийн дагуу ч юм уу байсан төлбөрийн хуваарьд өөрчлөлт орно. Үүнийг ч гэсэн тухайн үед нь компани бол байнга мэдэгдэж явна. Гэрээний нөхцлүүдийг өөрчлөх тухай ямар хувилбарууд яригдж байгаа вэ? За мэдээж яриа хэлцээр үргэлжлээд явж байгаа учраас энийг бол би хэлж чадахгүй. Гэхдээ бол түүний хэлсэнчлэн бол гол бонд эзэмшиж байгаа хөрөнгө оруулалтын сангууд болон BNP ICBC банкуудын талаас бол байнга уулзаж санал бодлоо солилцоод явж байгаа. Талууд гол нь компаниг бол дэмжин, цаашдаа үйл ажиллагаагаа тогтвортой явуулахыг бол дэмжин. Менежментийн тавьсан саналуудыг бол мэдээж өөрсдийн саналуудыг бас нөгөө талаас бол гаргана. Энэ тал дээр бол хоёр тал яаж байсан тохиролцоонд хүрнэ гэдэгтээ бол цаашаа үргэлжлүүлээд бол ажиллаж байгаа. Мэдээж цаг хугацааны болох төр бол бид нар бол олон нийтэд бүгдийг нь бол бас дахиад нээлттэй ил тод мэдээлэх болно. Тэгэхээр бас яг ийм нөхцөл байдал үүсэх бол шинжээчид аль жилийн өмнөөс бол гадралж байсан гэж ярьж байгаа. Компани хувьд ч гэсэн шинжээч ингэж харж байгаа бол компани хувьд ч гэсэн өөрсдөө бол тодорхой хугацаанд мэдж байгаа. Таван толгойд найдахаас гадна бас яг өөр ямар боломжуудыг энэ төлбөрөөр барагдуулах дээр ярьж ирсэн бол. За мэдээч бол компани бол тухайн бизнесийн орчин нөхцөл байдал бол тохируулаад өөрийн одоо хэрэгжүүлэх одоо бодлогыг бол өөрчлөлт бол оруулах шаардлагатай бол байдаг. Ямар нэгэн бодлоор бол зээлийн асуудлуудыг бол шийдэх бол хэд хэдэн хувилбар бол байдаг. За мэдээж нөхцөл байдал бол сайн, зах зээлийн орчин нөхцөл сайн байх юм бол мэдээж зээлээ цаг хугацаанд төлөөлөл явахын төлөө бүгдээрээ явна. За нөхцөл байдал яг өнөөдрийнх шиг тийм үү? Одоо когчх нүрсний үн бол жишээлбэл манай оргил үед 2011 онд
бараг $155 хүрж исэн когсчих нүрсний үн өнөөдрийн байдлаар бол $50 болоод унтсан байна. Тэгэхээр бол бараг 70% үнийн уналт ийм нүрэлсэн тохиолдол бол зээлийн бүтцэд бол өөрчлөлт оруулахаас өөр зам байхгүй. Энэ тал дээр бол ажиллаа бол эхлүүлээд явж байгаа. Тэгэхээр бол ямар нэгэн байдлаар 5-7-ууд ороод компани үр зээлээ дарах гэсэн гэдэг тийм ойлголт бол бас мэдээж буруу ойлголт. Компанийн хувьд бол сонголтууд бол байгаа. Мэдээж бол нэг нь бол рефинансинг буюу дахин санхүүжүүлэх, дахин зээл босгоод явах асуудал. Хоёр дахь хувилбар нь болох тэр саяны бидний хэрэгжүүлж ирсэн restructuring хувилбар. Энэ бол бүтцтэй өөрчлөлт оруулах. Тэгэхээр бол нөхцөл байдлыг харж байгаа тухай үед бол бид нар шийдвэрээ гаргасан. Тэгээ оны сүүлээр буюу энэ оны эхнээс мэдээлэл гаргаад энэ restructuring буюу зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах энэ хувилбараа хэрэгжүүлээд явж байна. Тэгэхээр бас 5 яг мэдээж хэрэг таварын зах зээлийн нөхцөл байдал энэ компани үйл ажиллагаа ганц MMC гэлтгүүгээр бас нүүрсний гангийн компаниудад нэлээд сорилтолж байгаа ийм үйл явдал болж байгаа. Тэгэхээр яг энэ хэсэг талаар өргөжлүүлээд хэсэг хугацаанд завсарсны дараа эргүүлэн ярилцах болно. Тэгэхээр Energy Resources компани гүйцэтгэх захирал Бат Цэнгэлтэй бид сүүлийн үеийн асуудлаар ярилцаж байгаа. Тун удахгүй өргөжлүүлээд ярилцах үргэлжлэнэ. Бэлзий хэмнэлтэй хамтаагаа танд баярлалаа. Energy Resources компани гүйцэтгэх захирал Бат Цэнгэлтэй бид хөтөлбөрийн хэсэгт ярилцсан байгаа. Энэ ярилцлага цааш өргөжлөх болно. Тэгэхээр хойлоос компаниг нээлттэй компани гэдэг утгаараас яг энэ MMC-г зээлийн эргэн төлөлтөө яг хугацаанд төлж багадуулж чадахгүй болсноо гэсэн юм мэдээлэл гарсны дараагаар бол шинжээчид хувьцааны хааш унж болох хамгийн доод зэгтээ унж хүрчлээ. Инээс цаашаа ер нь бол унах боломжгүй юм а гэсэн тайлбарыг бол шинжээчд өгчээсэн л да. Ер нь цаашаад компани хувьцааны хаашийг нэгтгэж үнэлгээгийн дээшлүүлэх, хаашийг доктортой байлгах тал дээр ямар нэгэн төлөвлөж байгаа зүйл байгаа юу? Эсвэл нөгөө компанийхаа одоо төлж барагдуулах үрийг хувьцаанд хөрвүүлэх нөхцөл боломж харагдаж ин гэж үзэх шинжээчдээс энэ тал дээр компани байр суурь ямар байгаа бол? За мэдээж өнөөдрийн байдлаар яг бидний төвлөрөөд бүх анхаарлаа хандуулаад ажиллаж байгаа зүйл нь бол энэ зээлийн бүтцийг шинжлэх. Тэгэхээр энэ ажил бол цаашаа өргөжлөд явна. За энэ ажлыг дуусгасны дараа бол мэдээж цаашдаа бусад зүйлүүдийг бол бодож болно. Энэ бол зээлийн хувьцааны багцыг бол нэгтгэх гэх мэтээр асуудлуудыг бол шийдэж болно. Тэгэхээр энэ бол дараагийн хийгдэх бол ажлууд энэ дээр бол мэдээж бодож санаж байгаа зүйл байгаа. Тухайн үед нь бол мэдэгдээд явна. За мэдээж зээлийн асуудлуудыг бүтцийг шинжлэхэд бол янз янзын хувилбарууд бол яригдана. Компани зүгээс ямар санал дэвшүүлж байгаа, нөгөө талаас ямар санал дэвшүүлж байгаа гэдэг нарийн мэдээллийг өнөөдрийн байдлаар бол бий өгч чадахгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар бүх оролцогч талуудын эрх ашигыг хангасан ийм хувилбарын төлөө бид нар ажиллаж байгаа. Бас нөгөө яг MMC-ийн хувьд биш нөгөө түрүү яг хэлжсэн нүүрс гангийн компаниудын хувьд бол энэ дефолт зарлах байдал нэлээд түгээмэл болоод байна. Хамгийн сүүлд ихэд Венсвей, Баавто гэд олон компаниуд 4-5 удаа бондынхаа төлбөрийг бол хойшлуулсан ийм тохиолдол гарсан. Хятадын засгийн газраас бол нүүрс гангийн чиглэлээр яг энэ дефолт зарлах байгаа компаниудаа дэмжих үүднээс тусгай сан байгууллагад дэмжлэг үзүүлнэ гэдэг ерхий сайд нь мэддэгдээд байгаа. Тэгвэл харин яг Монголын компанийн хувьд бол төр засагт найдана гэдэг нь бол нэг талаас бас цаг хугацаа алдсан ийм хэрэг болж мэдхээр байна. Энэ нөхцөл байдлыг тэгвэл энэ нөхцөл байдлаас гарах гарцыг та бүхэн яг юу гэж харж байна? За MMC өөрөө бол нээлттэй хувьцаат компани. Нөгөө талаас бол энэ бол анхнаасаа л Монголын хувийн хвшлийн компаниуд үүсгэн байгуулсан ийм консорциум хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Хувийн хвшлийн гол тал нь бол бүх эрсдлээ өөрсдөө өрөөд явна. Энэ бол бизнес. Тэгэхээр бол бизнест бол мэдээч дандаа сайхан байна гэж байхгүй. Дандаа юмны үн өснө гэж байхгүй, дандаа юу гэдгийг борлуулалт сайн гэж байхгүй. Тийм учраас бол тодорхой хэмжээний бэрхшээлүүд тулгарсан үед өөрсдөө шийдлээ олоод арга замаа олоод явах нь чухал. Энэ чадвар бол байх ёстой. Миний зүгээс бол би юунд бол итгэлтэй байдаг гэхээр MMC яг өнөөдрийн байдлаар бол Монголдо энэ олон улсын зах зээл дээр ажиллах хамгийн туршлагатай багийг бүрдүүлж чадсан. Тэгэхээр бол энэ олон улсын зах зээл дээр хэрэгжүүлж байгаа жишг хөлбөрүүдийг сонгоод хамгийн сайнаар хэрэгжүүлээд явна гэдэгт бол би итгэлтэй байгаа. Сонгох хөлбөрүүдийн хувьд бол мэдээж компаниуд бол олон замуудыг сонгож байгаа. Дөрөвний дурдсан бол Хятадын хэд хэдэн компани, Винсвей, Хидили гэх мэт компаниуд, нүүрсний компаниуд бас энэ зээлийн бүтцийн шинжилтийг хийгээд явж байна. За Индонезийн хэд хэдэн компаниуд байна. Америкийн бүх том компаниуд, Peabody гэх мэтийн компаниуд хүртэл ийм асуудлуудыг ярьж явж байна. Тэгэхээр бол бид бол өөрсдөө шийдлүүдээ олоод энэ өрийн зээлийн асуудлуудаа бол бүтцийн шинжилтээр бол шийдэж явна гэдэгт бол би итгэлтэй байна.
Тэгэхээр яг энэ бас шинжээчтэй ярилцж байгаа шинжээчдийн хувьд одоо компанийн санхүүгийн үйл ажиллагааг харахад өнгөрсөн хугацаанд санхүүний зардал дээр одоо зардлын таналтыг бол хангалттай сайн хийсэн нэг юм онцлог үзүүлэлт байна гэд мэдээж хэрэг энэ нүүрсний зах зээл дээр ханш унсантай холбоотой борлуулалт бол хангалттай өмнө одоо юу гэж чинь танхаг тэрбумын борлуулалт байсан компаниуд бол нэг 100 гаруй сая долларын борлуулалтын орлоготой байгаа. Үүнтэй зэрэгцээ зардлаа сайн таньж байгаа. Тэгвэл бас зарлаа таньж байгаа компаниудын хувьд цомхтлын тухай асуудал яригдж байна л да. Танаа дээр яг энэ одоо цомхтол ч юм уу компани зөвхөн өөрсдийнхөө бүтцийг өөрчлөх тухай асуудал яригдж байгаа. Магадгүй нэг талаас хит дотоод асуудал гэж магадгүй л тийм. Тэг яг хөө мэдээж компани болгон яг ийм нөхцөлд бол зардлаа айлхаар бага хэмжээнд барихыг бол хичээж ажиллана. Энэтэй холбоотой ч гэсэн бол сүүлийн хэдэн жилд бол манай компани зүгээс бол зардлуудыг бол боломжит хамгийн доод түвшинд бол хүргэсэн. Энэ дээр бол бэлтгэн нийлүүлэгч гэрээд гүйцэтгэгч компаниудаа шинэ хэлцэрүүдийг хийсэн. Тэгэхээр бол зардлын суурь бол маш дөрвтэй болгосон. Гэхдээ харамсалтай нь үнийн уналт бол үнээс илүү давж унаад байгаа. Тэр утгаараа бол мэдээж өртгөө ингээ байнга бууруулах бол боломж байхгүй. Мэдээж тэр чинь тодорхой хэмжээний бол зардал гарч иж үйлдвэрлэл явагдана. Тэр утгаар нь бол мэдээж одоо энэ зээлийн асуудлыг шийдэх хөлбөр рүү одоо бол ороод ажиллаад явж байна тийм үү. За цомтголтой холбоотой бол мэдээж оны сүүлээр та бүхэн ч бас сонссон баг компани ч гэсэн мэдээлэл гаргасан. 200 гаруй ажлын байрыг цомтгохоос өөр одоо сонголт хөвөлсөн. Гэхдээ бүх асуудлыг хөдөлмөрийн гэрээ Монгол улсын хууль тогтоомжийн дагуу бүгдийг шийдэж явсан. Нөхөн олборыг бол бүрэн олгосон. Энэ асуудлуудыг бол шийдсэн. Үүнээс цааш бол бид ажлын байрыг бол танахгүй бүгдийг авч үлдэнэ. Үйл ажиллагаагаа тогтвортой явуулах төлөө ажиллана. Ингийн тулд бид нэр зээлийн вакцины шинжилтийг бол хийж байгаа. Тэгэхээр одоо зээлийн вакцины шинжилгээ асуудал яригдж байгаас гадна бас нүүрсний ханшийн үн ханш цаашдаа төлөвийг нь та юу гэж харж байна? Одоо мэдээж хэрэг ханшийн мундтай байгаа үед яалтчгүй дасан зохицож үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй болоод байна л да. Зээлийн бүс шинжилгээс гадна яригдж байгаа өөр ямар хэлбэрүүд байна? Тийм мэдээж одоо ийм нөхцөл байдалд бол үн өртгөөр л өрсөлдөж байгаа. Үн өртгөөр өрсөлдөж байгаа тохиолдолд бол саяны дурдсанаар бол өртгөө хамгийн бага хэмжээнд барих нь бол чухал байгаа. За компани дотроо хийж чадах бол зүйл байгаа. Тэрийг бол бид энэ бүгдийн нөөц боломжоор шавхаад бол ажиллаж байна. Энэ дээр бол манай анхтай хамтарч ажилладаг гэрээд гүйцэтгэгч туслан гүйцэтгэгч компаниуд ч гэсэн бас хамрагдаад бүгдээрээ энэ нөхцөл байдлыг хамтдаа даван туулахын төлөө бол хичээж ажиллаж байгаа. Бусад асуудал нь бол яг компанийн одоо зүгээс бол бас хамаарахгүй зүйл байгаа. Энэ бол бид нар олон жил ярьсан дэд бүтцийн асуудлуудыг шийдэх асуудал, төмөр замын асуудал. Ингэснээр гол зах зээлтэй хамгийн бага өртгөөр хүрэх боломжийг Монголын нөөц олгох энэ асуудал бол их чухал байгаа. Тэгэхээр бол за ямар нэг өдөр яаж хийж байгаад энэ төмөр замын асуудал шийдэгдэнэ гэдэгт бол найдаж байна. Тэгэхээр бас Монгол улсаас яг олон улсын бондуудаар одоо нэг эргэн төлөлтөө хийж байгаа хамгийн ихний бонд бол MMC танай компани бондын эргэн төлөлтийн асуудал байгаа. Цаашдаа яг энэ бусад бонд дан ганц MMTC-ийг хилдэггээр олон улсын зах зээл дээр бонд гаргасан компаниудын бондын үнэлгээнд яаж нөлөөлөх бол? За мэдээж компани болгон өөрийн гэсэн онцлогтой тийм үү. MMC-ийн хувьд бол өөрөө нүүрсний салбарт ажиллаж байгаа уулуурхан компани. Миний мэдж байгаагаар бол Монголоос бонд гаргасан хувийн эзний компаниуд гэх юм бол худалдаа хөгжлийн банк. Банкны салбар өөрөө онцлогтой, өөр нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулж байгаа. За нөгөө талаас бол мэдээж засгийн газрын бонд байгаа. Энэ бол бас тусдаа асуудал тийм. Тэгэхээр бол бонд өөрийн ханш бол тусдаа тогтоод явна. Компанийн үйл ажиллагаатай уялдаад явна. Ингэснээр бол мэдээж шууд хамаарал бол байхгүй гэж харж байна. Тэгэхээр ер нь бол нөгөө сүүлийн үед одоо нөгөө дэлхийн нийтээр аль болох нөвдөхүйн нөөцнөөс татгалзах, зайлсхийх юм хандлага бол хамгаалах болоод байна. Тэгвэл яг энэ ханш уналттай байгаа үед яг нүүрс босруулах үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын ажлыг явуулах нь зүйтэй гэж үзэх хүмүүс ч бас байна л да. Тэгэхээр зах зээл дээр ханш уналттай энэ байгаа нөхцөл байдлыг эргээр ашиглах боломжийг та юу гэж харж байна? За эргээр ашиглах боломж гэвэл мэдээч манай компани байнга хэрэгжүүлж ирсэн энэ нүүрсийг нэмэн өртөг шингээж, өрсөлдөх чадварыг сайжруулж иж зах зээл дээр тогтвортой үйл ажиллагаа явуулна. Мэдээж зах зээл сайн байх юм бол дуртай нь хурж ирэл нүүрсээ борлуулах байх боломжтой. Чанар нь ямар ч байсан одоо хамаахгүй гэдэг ч юм уу. Яг ийм нөхцөл байдалд бол чанарын шаардлага хангасан сайн чанарын бүтээгдэхүүнийг өрсөлдөхүйц үнээр л нийлүүлэх чухал байна. Ийм учраас бол бид бол байнга хэлж байсан боловсруулах үйлдвэрийг бол хөгжүүлэх шаардлагатай. Энэ утгаараа ч гэсэн манай компани бол сүүлийн хэдэн жилүүдэд 15 сая тонн түүхийн нүүрс боловсруулах баяжуулах үйлдвэр дагалдах дэд бүтцийг бол ашиглалтанд оруулж чадсан. Ингэснээрээ бол нэмэн өртгийг бол Монголдо шингээж ажлын байрыг бол бий болгож байгаа. Хоёр дахь асуудал нь бол дэд бүтцийн асуудал. Тэгэхээр энэ хоёр асуудал дээр бол цаашдаа ч гэсэн үйлдэлээд ажиллаад явах хэрэгтэй. Ингэжээж Монголын нүүрс олон улсын зах зээл дээр
бүрэн өрсөлдөх боломжтой болно гэж үзэж байна. Түүх эдийн зах зээл тэр дундаа нүүрсний ханшийн талаарх мэдээллийг Батманлаг хүргэлээ за өргөжүүлээд Energy Resource компани гүйцэтгэх захирал Батман Цэнгэлтэй өргөжүүлэн ярилцах гэж байна. Тэгэхээр хойлоо бас яг энэ компанийн хувьд бол нүүрс баяжуулах үйлдвэрийн дэд бүтцийн асуудлыг нэлээд анхаарч байгаа гэдэг ийм төр хэсэгт өмнө ярьсан байгаа. Тэгэхээр нүүрснээс ер нь бол махнаас бусдыг гаргаж авдаг гэж нэг юм ярьдаг яриа байдаг шүү дээ явгаараа. Тэгэхээр манай байгаа хамгийн ариун нөөц бол одоогоор нүүрслээ шүү дээ. Бас нүүрсийг баяжуулах, хийжүүлэх тухай асуудал төслүүд одоо яригдж байна. Үүнээс гадна өөр ямар арга замаар нүүрсийг одоо энэ эдийн засгийн баялагаа бид нэр ашиглах боломжтой гэж таарч байна. За нүүрс өөрөө бол тийм органик хүнс шүү дээ. Тэр утгаараа бол одоо шаардлагатай химийн үйлдвэрлэл ч юм уу тэрний түүхий үдэг бол гаргаж авах бол боломжтой байдаг. Мэдээч гэхдээ бол шууд нойлоос үсрээд тэнцээ бол очихгүй. Тэгэхээр бол шат дараалтаа маш их хэмжээний хөрөнгө оруулалтууд хийгдчихэж одоо дараачийн үйлдвэрлэлийн шат руу орно. Хүүхд төрөнгуудаа шууд хөлд ордгоо шууд яриад эхэлдэггүйтэй адилхан энэ салбарыг цаашаа авч явахын тулд урт хугацаанд тууштай их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай дээр нь боловсон хүчнээ бэлдэж явах хэрэгтэй. Тэр утгаараа ч гэсэн Energy Resource компани зүгээс бол 2009 он 8 онд энэ төслийг хэрэгжүүлж ихэд бол алсын хараа бол тийм л байсан л дээ. Бид нар бол Монголын одоо олон улсын зах зээл дээр нүүрс болон нүүрсэн бүтээгдэхүүнээр өрсөлдөхүүц ийм компани болох зорилгот бол тавьж ажиллаж байгаа тийм үү. Энэ утгаараа бол эхэндээ бол нүүрсээ олборлон баяжуулна. За мэдээж дэд бүтцийн асуудлуудаа шийдчихин. Ингэснээрээ баяжуулсан нүүрсийг бол олон улсын зах зээл дээр гаргадаг байр сууриа бэхжүүлээд аавна. Дээр нь хөрөнгө оруулалтаа нөхөөд тодорхой хэмжээний хоригдлол үүссэн тохиолдолд дараагийн хөрөнгө оруулалт бол хийгдэж эхэлнэ. Энэ бол мэдээж кокс химийн үйлдвэр гэх мэтийн шат дараалтаа бол явах юм бодолтой бол байгаа. Энэ бодлоос бол бид нар бол хийж ухрахгүй. Яаж ч байсан Монголдо нэмэн үрдэг шингээсэн үйлдвэрлэлийг бий болгохын төлөө бол цаашдаа өргөжлүүлэл ажиллана. Цаг хугацааны бэрхшээл яг өнөөдрийн байдлах шиг ийм зах зээлийн нөхцөл байдалд бол компаниуд бол уян хатан үйл ажиллагаа зохицуулаад ажиллах тийм чадвартай бол байх хэрэгтэй. Зөвхөн зах зээл сайн байгаа нөхцөлд бол үйл ажиллагаа явуулаад зах зээл муудангууд нь тэгээд алга болчдөг тийм компани бол байж болохгүй шүү дээ. Тийм учраас бол ямар ч нөхцөл байдалд тогтвортой үйл ажиллагаа явуулах чадвартай байх хэрэгтэй. Тэгэхээр үүний төлөө бид нар ажиллах болно. Эцэст нь нэг зүйл асуухгүй өнгөрч болохгүй. Тэгэхээр 5 толгой яг төмөр замыг ашиглах тухай асуудалтай нэлээд маргаан дагуулад Energy Resource-ыг оруулах яг энэ төр нэг маргаантай болж байгаа энэ асуудал зогссон байгаа. Энэ тал дээр одоо таны байр суурь ямар байгаа бол? За өнөөдөр ч гэсэн би бол нэг юм дээр бол бат итгэлтэй байдаг. За консорциумын зүгээс Шинхua, Sumitomo, Energy Resource хамтарсан консорциумын зүгээс бол өнөөдрийн зах зээлийн нөхцөл байдал үнэхээр сайн саналыг бол тендерийн нөхцөлийн дагуу бид нар хүргэсэн гэж үздэг. За мэдээч үүнийг бол өөр өнцгөөс харах хүмүүс бол байгаа бах. Тэр нь бол одоо илүү улс төржилт дамгаалсан дүгнэлт бол гэж би бол бодож байгаа. Хувийн хувьд бол энэ тендерт бол бид нар бол тавьсан болцол нөхцөлийн дагуу оролцоод явсан. Яаж шийдвэрлэх нь, хэнийг оролцуулах нь, цаашдаа юу нь яах нь энэ бол мэдээж Монголын төрийн засгийн газрын бодлогын хүрээнд шийдэгдэх асуудал. Ийм учраас бол бид нар бол Монголын үндэсний компанийн хувьд бол мэдээж бүтээн байгуулалтын ажилд оролцоод явах бол сонирхол байгаа. Гэхдээ эцсийн шийдвэр бол явж улс төрчдийн шийдвэр шүү дээ. Танд маш их баярлалаа. Тэгэхээр бидэнтэй Монгол Mining Corporation за Energy Resource компани гүйцэтгэх захирал Бат Цэнгэл за компани сүүлийн үед үүсэж байгаа нөхцөл байдлын талаар за мөн нүүрсний зах зээлийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Таврын төслийн улд Монгол төдийгүй улуурхаагаас хамааралтай орнуудад томоохон сорилт болж байгаа. Тэгвэл энэ сорилтоос бид ямар сургамж авсан, шийдэл нь юу гэж бодох талаар бид Монголын үндэсний улуурхай сайсын удирдах зөвлөлийн дарга Сүнжигмаатай өргөжүүлэн ярилцах болно. Эргээд уулзъя.